Тэгэхээр яг энэ амьд харилцаа байхгүй болоод байна гэдэг нь маш олон сөрөг үр дагавартай. Дор хаяал харилцааны үлсэглэн гэдэг зүйл байдаг. Энэ нь өөрөө бүр хүүхдийн бага насны хүүхдэд бүр ингээд оюун ухааны хомсдлын түвшинд нөлөөлдөгч гэдэг юм уу. Харилцаа өөрөө явагдах тусмаа бидний ойлголцол тархины хөгжилт хүртэл эерэг нөлөөтэй. Тэгэхээр сүүлийн үед нэг ийм судалгаа гарсан байна л да. Хуурамч оюуны хомсдол гээд хүн нөгөө нэг ямар нэг юмыг бодох, төлөвлөх, ярилцах, эргэцүүлэхээ болчоод ерөөхдөө одоо тэр нийгмийн сэтгэл зүйд ч гэсэн тийм ээ ямар нэгэн мэдээллийг харчаал шууд анализ хийж эргэцүүлэх чадваргүйгээр тэрэнд ингээл хариу үйлдэл үзүүлэл сөрөг комментууд бичдэг ч юм уу тэр сошиалоор явж байгаа бүх зүйлд ингээл одоо нөгөө эргэцүүлж бодож одоо анализ хийхгүйгээр ямар нэгэн байдлаар шууд л ингээл сөрөг өөрийнхөө стресс бүх юмаа гаргаад тэр нийгмээр ингээл өөрийнхөө сэтгэл зүйг одоо бүрдүүлээ шийдүүлээ гэдэг тий. Тэгээд ерөөс сэтгцэн эрүүл мэндийн асуудал тулгамдаад гэтэл энэ маань өөрөө нөгөө гар утсны хэрэглээ ихтэй байгаатай холбоотойгоор амьд харилцаа гэдэг зүйл байхгүй болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр ядаж энийг бид нэр яг гэр бүлийнхээ харилцаанаас л эхэлнэ. Гэр бүлтэй ядаж хоолныхоо ширээний ард уцаа үзэхгүйгээр хүүхдтэйгээ ярилцахдаа өөр зүйл хийж сатаарахгүйгээр уцаа үзэхгүй зурагт үзэхгүйгээр те ийм яах нь амьд харилцааг бий болгох. За ядаж л нэг өдрөгтэй гэр бүлийн дүрмтэй утас дуурсан үед ингээд уцаа авнаа бүгд орж ирээд уцаа хураалгая. Нэг өдөр ингээ эко өдөр шүү. Утасгүй компьютер юугүй бүх юмгүй ингээд амьд харилцаатай байяач гэдэг юм уу. Тэгээ энэ харилцаа чи өөрөө бид нэр ингээд харилцах тусам ярилцах тусам саяны өмнөх ярьсан хэсэг шиг нөгөө сэтгэл хөдлөл сэтгэл санаа маань гадагшлуулах процесс ахгүй юу? Хүүхэд өөрөө тэр дотроо байгаа бодоод байгаа юм ээжтэйгээ амьд харилцаагаар ярина гэдэг чинь хүний сэтгэл зүй ингээд тэнцвэртэй болж өгч байна. Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab ажиллаж байна.